За энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд та бүхэнд эзний амар амгалан дүүрэн хамт байх болтугай. Амен. За тэгээд өнөөдөр би та бүхэнтэй бас нэг сэдвээр хуваалцсанаа. За тэгээд энэ юу гэхээр ер нь бол Бурхан өөрийнхөө хүүг бидний төлөө илгээсэн нь ер нь хүн төрөлхтөнд ямар мессеж ирсэн гэхээр би та нарт бүр ийм хэмжээний хайртай гэдгээ харуулсан тийм ээ. Тэгээд би өөрөө үүнээс илүү би одоо өөр юу хийх вэ? Тийм ээ? Та нар энийг хүлээж ав, итэг. Тэ энэ ерөөсө та нарт зориулсан миний хайр бол тултал нь би та нарт үзүүллээ гэж ингэж үзүүлсэн гэж бид нар ойлгож байна. За Есүс Христийг энэ дэлхийд одоо ирээд бас сургаалаа айлдаад тэг хүний биеэр тэ одоо энэ дэлхийд амьдарч байх яг тэр үед Есүс үүндээ бол тэг хүмүүсийн дунд ер нь бол 33 жил хүний биеэр амьдарсан байна. За 30 жилиг нь болохоор зэрэг тэр Галилийн Назарт өнгөрөөсөн баг. Тэгээ Есүс бол ерөнхийдөө Иерусалим руу ерөөсөө анх удаага орж ирсэн үгүй л үгүй. Израиль ирчүүдийн, Израиль хүмүүсийн одоо еврей хүмүүсийн хувьд Иерусалим руу бол ингээд жилдээ 1-2 удаа заавал орж ирдэг байсан байгаа. За бас яг тэр Есүс бол урд нь Иерусалим руу зөндөл орж ирж байсан баг. За тэгсэн Есүс Христ өгүүлчлээ эхлээд ер нь Иерусалим нэх орохгүй байсан юм шиг байна. За ингээ 3 жил хэрэтээ одоо үйлчлэл хийгээд явсан. За тэгээ одоо тэр Галил нуурын эргэн тойронд яваад тэгээ одоо сайн мэдээд хараагаад ингээд явсан гэж. За ингээд нөгөө яг тэр Есүс Христийн зовлон эдэлсэн тэр 7 хоног гэж бид нар ярьдаг. Тэр 7 хоногийн одоо үе гэж бид нар бодох хэрэгтэй. Одоо манай энэ тэгэхээр бол Есүс амьдсан баярын үеэр тэр 7 хоногт тэр нэг эзний өдөр юу руу орсон байгаа тийм Иерусалим руу орж ирдэг. Хүмүүс түүнийг угтаж авсан, маш их баяр хөөртэйгээр угтаж авсан. За одоо тэгээд Есүсийг нөгөө додрон унаад ороод ирэхээр зэрэг хүмүүс чинь зам дээр нь хувцаад ивсээл, 70 модны мөчөр ингээл дивсээл, түүнийг даллаад Давидын хүү Хосана тийм магтаал нь байх болтугай гэл ингээл эзний нэрээр ирэх чинь өрөөлтэй гэл ингээл маш их сүр жавхлантаа угтсан ба. За ингэж явсараад Есүс нэг яг тэр одоо Битанаас өксөөд тэгээд ингээд нэг юм жижиг юм дов байдаг. Тэгээд тэр довн дээр ингээд гараад ирэхээр Иерусалим хот ингээд тэр чигээрээ харагддаг байна л да. Тэгээд яг Иерусалимыг харангуйтаа Есүс уйлсан тухай гардаг. Тэгээд Есүсийн уйлсан шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр та нарын төлөө гүмүн чихтэй сэтгэлээ зориулсан тийм ээ. Өөрийнхөө дэгдээх хүнүүдийг ингээд нөгөө тий одоо өөрийн далавчаараа нүмрэн хамгаалж байгаа тэр одоо дахиа шиг тий шувуу шиг та нарыг одоо тий эзэн бурхан чинь хичнээн хамгаалж өрөөж та нарт үргэлж сайн сайхныг ингээ хүссэн өөрийн үгийг одоо тэгсэн тэр иш үзүүлэгчдийг явуулсан гэтэл та нар тэдрийг алж талж ингэж ирсэ гэд ингэж гашуудаж өөлсөн байдаг. За тэгээ энэ өдрийг хүртэл одоо Есүсийн үйлчлэлээ хийжсэн тэр өдрүүдийн нэг болох тэгээ одоо тэр нэг хэсгээс би та бүхэнд уншиж байгаа. За энэ Матай 12 дугаар бүлэг дээр гарч байгаа. Тэгээ Есүс сургаалаа номлоод байжсэн чинь хуулийн багш нар болон фарисеучуд хурж ирээд түнд юу гэж хэлсэн гэхээр багшаа бид танаас тэмдэг үзхийг хүсэж байна. За тэмдэг гэдэг нь одоо англиар sign гэсэн үгийг асуусан байгаа тийм ээ. Sign. За англиар sign гэдээ асууж байгаа бол за өөрийгөө батлаатгал гэсэн санаа. Бурханаас ирсэн гэдгийг чи мэдмээр байна. Үнэхээр яг тэ одоо Бурханы хүү гэдгийг чи мэдмээр байна гэж. Гэтэл Есүс хариуд нь юу гэсэн гэхээр тэр харин тэдэнд ёрын муу болоо завхаа үеийнхэн тэмдэг ирж хайдаг. Гэвч иш үзүүлэгч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөхдөггүй гэсэн. За Йонагийн үед юу болдог вүлээ? За Йона авраг загсны гидсэнд 3 өдөр 3 шөнө байсанчлан хүний хүү газрын зүрхэнд 3 өдөр 3 шөнө байх болно гэсэн. Есүс загалмаад цовдлогдоод тэгээд түүнийг хүмүүстэй одоо хадан булшинд оршуулах тухай энд хэлэхдээ яг Йонагийн үед болсон тэр зүйлтэй яг ингэж адилтгаж ярьсан ба. За тэгэхээр одоо бид нэр Йонагийн түүхийг бол бид нар хуучин гэрээн дээр Йона гэдээ бүр тэр чигээрээ Йонагийн одоо бичиж үлдээсэн ном тэмдэглэл байж. За тэн дээр бол ингээд Йона гэж хүн юу болдог гэлээ? Бурханаас тушаал авсан.
За тэгээд тэр тушаал нь юу гэхээр өөрийнх нь үзэн яддаг. Бүр тэр хавийн үндэстнүүдийн ер нь бол дургу тэр нэгэн хот руу яв гэсэн ба. За тэр нь одоо ингээд бүр 120 мянган одоо хүн амтай ийм хот байсан ба. Ниневе гэдэг хот руу яв гэсэн. За энэ хотод очиод нэг сайн сайхан мэдээ биш л дээ. Тэгвэл юу гэж хэлж байгаа гэхээр та нарын муу мухайг бурхан харсан учраас одоо ингээд 40 хоногийн дараа та нарыг одоо бүр устгах гэж байна гэж хэлээ гэсэн баг. За ингээд одоо Йонагийн хийсэн маш товчхон доо тийм ээ. Йонагийн хийсэн алхам юу гэхээр тэр ерөөсөө энэ бурхан хэдийгээр шийтгэлийн тухай ярьж байгаа боловч энийг нь сонсоод хүмүүс тэд нар хэрвээ гимшээд одоо бурханы өмнө аврал ирээд гуйхал юм бол бурхан зөөлрөөд тэднийг өршөөчнө гэж мэдэж байсан баг. Бурханы зан чанарыг маш сайн мэддэг хүн шиг мөртлөө яг үнэндээ Йона яасан гэхээр тэр хүмүүсийг аврах сонирхолгүй байсан баг. Тэгэхээр одоо Йона уг нь бол жоохон хар ухаанаар ботход шийтгэлийн тухай ярингуу тэд нэр одоо хүлээж авахгүй байгаа. Тэгээд тэд нэр шийтгэгдүүл тэгэл хогчин үсттэй уг нь бол дургуун үстэн тийм ээ. Гэтэл Йона бурхныг мэдчихсэн. Тэр шийтгэлийн тухай ярихад тэд нэр ингээд дургуутсах биш харин ч бүр ингээд хүүе 40 хоног гэж байна. Хэдүүлээ ингээд нэг амжаад та бурхнаас ер нь бурхны сэтгэлийг зөөлрүүлэхийн тулд бүгдээрээ гимшицгээ гээд хин нэгэнд ихэд тэр хотыг тэр чигээр нь бурхан өршөөх магадaltaй байна гэдгийг Йона мэдчихсэн. Энэ шиг бас одоо энэ Израиль хүмүүс хожимч гэсэн тийм ээ. Есүсийг ирээд тэдэнд одоо авралын тухай ярьж байгаа. Хожимын тэр одоо шийтгэлийн өдрийн тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс тэр Ниневечүүд шиг гимшихийнхээ оронд одоо харин тэмдэг хүсээ зогсож байгаа учраас Есүс тэдэнд юу гэж хэлж байгаа нөхдөр ёрын муу болоод завхаа үеийнхэн тэмдэг ирж байгаа маа гэж хэлсэн. Гэсэн ч иш үзүүлэгч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөхдөггүй. Йона авраг загсныг гидсэнд 3 өдөр 3 шөнө байгаад уйлан дуграад бурхан минь таал зос цорын ганц шүү тэнгүүд нөгөө авраг загснаа аваачаад түүнийг эрэг дээр ингээ гулгаа гаргацсан. За одоо нөгөөдөг чинь босч ирэнгүүтээ Ниневег чиглээд явсан. За Ниневед очиод тэр уг нь тэр хотын нэг цагаас нөгөө зах хүртэл ингээ явхад 3 өдрийн хор тийм том хот гэсэн баггүй. Тэгээ нэг өдөр хагасл явсан баггүй. Тэр одоо ингээд хэдийгээр өөрт нь ингээд бурхан өөрийгөө илчлээд бурхан үнэхээр агуу юм байна. Би одоо ингээд энэс болж үхэж магадгүй юм байна шүү дээ. Бурханы үг тушаалыг биелүүлээгүйс болоод үхэж магадгүй юм байна гэдгийг мэдсэн мөртлөө тэр өөрөө хийж байгаа юм шиг мөртлөө ингээд оромцсон. Хагас дутуу хийсэн. Хагас дутуу ихтэй зүгээр хэлж бас за 40 хоногийн дараа энэ хот үнсэн товрог болно л гэл ингээд яваадсан. Тэгээд одоо ямар сэтгэл байхгүй, хайр байхгүй тийм ерөөс түүний хэлж байгаа үг л тэр байхгүй. Хэрвээ одоо зүгээр бодохоо юм бол хэрвээ Йонагийн оронд Есүс байсан бол 40 хоногийн дараа та нар дээр шийтгэл ингээд зарлагдаад байгаа ч гэсэн хэрв та нар гим нүглээсээ эргэж гимшгүүл эзэн зөөлрөх магадгүй шүү гэж ингэж хэлэх байсан баха гэж боддог. Тэгэхээр өнөөдөр бид нар бас үйлчлэлийг бурханд үйлчлэх гэдгийг, бурханы тухай ярих гэдгийг, тэгээ Христийн тухай тунхаглах гэдгийг бид нар заримдаа тийм ээ ингээ хагас дутуу хийдэг. Үндэ бол Есүс бидэнд юуны тухай ярьсан? Шийтгэлийн тухай ярьсан шүү дээ, тийм ээ. Энэ шийтгэлийн тэр эцсийн өдөр ирж байгааг бид нар мэдж байгаа. Бас бид нар хайрын тухай бас ингээд сонссон. Бурхан биднийг хайртай учраас тэр шийтгэлээс л аврах гэж байгаа гэдэг хэлсэн. Энэ хоёр төстэй байгаа ч гэдэг, тийм ээ. Тэгэхээр бид нар бурханд үйлчлэх гэдэг бол бид нар яг бурханы сэтгэлийг бид нар тунхаглах хэрэгтэй байсан ба. Харин Йона ингээгүү. Гэсэн ч одоо энэ яг тэр Йона биш одоо Есүс одоо юу гэж өөрийгөө юу гэж юм гэхээр хүний хүү буюу тэ бурханы хүү газрын зүрхэнд 3 өдөр 3 шөнө байна гэсэн. За түүний тунхаглал бол ондоо ямаа гэдгийг хэлж байна гэсэн. За шүүлт Ниневегийн хүмүүс шүүлт дээр гэдэг нь одоо эцсийн өдрийн шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй одоо Есүсийн байсан тэр үеийнхнийг одоо бас хэлж байгаа шүү дээ. Энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно гэсэн байна. За тэгээд учир нь тэд Ниневечүүд Йонагийн тунхаглалд гимссэн юм а гэсэн. Үзэгтэн энд Йонагаас агуу нэгэн байна гэсэн. Йона тунхаглагч нь байсан боловч гимссэн тэр хүмүүсийг Есүс агуу хүмүүс байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? Хамаагүй дээр байсан юм а гэж хэлж байгаа. Тэгээд цаашлаад харууд нөгөө хожмын шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож бас эднийг яллах болно. Нөгөө ёрын муу завхаа үеийнхнийг ярьж байна тийм ээ. Тэгээд учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн юм а гэсэн.
үзэгтэн энд Соломоноос агуу нь байна гэж хэлсэн. Өдөр нөгөө нэг Шивагийн хатан хааныг Соломоноос илүү агуу байсан гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр Шивагийн хатан хаан Соломоны мэрэгэн ухааныг сонсоод тэр сургаалыг сонсохоор ирсэн боловч тэр Соломон өөрөө тийм алдар нэртэй мэрэгэн ухаантай хүн байсан мөртлөө амьдралынхаа эцсийн өдрүүдэд Соломон Бурханаас иргэсэн шүү дээ. Янз бүрийн химэл шүтээнүүдэд мөргсөн гэж байгаа байхгүй юу? Бүр зөрнөж хоцорсон байгаа байхгүй юу? Харин Есүс одоо юу гэж хэлж байна вэ гэхээр тэр түүний үгийг сонсохоор иржсэн тэр харь үндэстэн тэр Шивагийн хатан хаан юу гэж байна вэ? Соломоноос илүү агуу юм а гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхны тухай мэддэг гэж боддог мөртлөө Бурхны хуулиудыг сонсож өссөн мөртлөө хайр инэрл нэгүслийн амсаж, ивэлийн амсаж ирсэн мөртлөө үүнийг нь тоодгүй, хүлээж авдаггүй, итгэдэггүй хүмүүсийг ёрын муу завхаа ууйхан гэж яриад байна гэсэн. За би энэ дараагийн хэсэгтээ би хамт оруулсан. Бузар сүнсний тухай ярьсан. За бузар сүнс одоо заримдаа хүнийг ингээд одоо эзэмддэг байна л та. Бузар сүнс хүнээс гарахтаа гэсэн. Иесус дандаа болсон явдал ярьж байгаа. Тэгээ усгүй ангамл газараас хэрэн хисэж амралтыг хайвч эс олдог. Тэгээд тэрээр би хаанаас гарлаа тэр гэрт эргэж очиё гэдэг. Буцаж ирээд өнөөхийг нь хинч эзлээгүй бөгөөд шүүрдсэн цэгцтэй болсныг тэр хардаг. Тэгээд тэр явж өөрөөсөө илүү муу өөр 7 сүнсний хамт тийш орж тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу үеийнх мөн тийм байх болно гэсэн баг. Бурхан цаг үеийнхаа туршид тийм ээ өөрийнхөө иш үзүүлэгчдийг идгээгээд тэгээ үнэхээр яг тэр хүн болгоны нөгөө ярьдаг хүсдэг тэр сэргэлт сүнсний ивэлийг ингээд дандаа өгжсэн баг. Тэгэл тухайн үед нэг ингээл нэг юм сэргсэн бахан хүмүүс ингээл явж байгаа л тэндээс зарим нь ер нь нэлээд дийлийнх нь эсвэл тэдний дараа үеийнх нь дандаа Бурханаас иргэдэг. Тэгээ өөр шүтээд тэгээ одоо тэр нэг Баал Аштор тэр филистчүүдийн шашин, Египтчүүдийн шашин одоо юу гэдэг. Тэгээ сүүлдээ бүр Ромын шашинд тэр бурхтад ч хүртэл ингээ мөргөж явсан. Грекийн шүтээнүүдэд ч гэсэн мөргсөн явдал байгаа даа. Энэ тухай Есүс шүүмжилж байгаа. Бурхан та нар ингээл гоншигноод амьдрал чинь ингээл хэцүү болоод Бурхан минь таны ивэл хэрэгтэй өөрийн ард түмнийг сонсооч гэлдэг. Бурхан та нарт тусалдаг, та нарыг шүүрдээ цэвэрлээд өгдөг. Гэтэл та нар өөрсдөө амьдралаараа зүрх сэтгэлээрээ Бурханд итгэхгүй тууштай байхгүй байдаг юм а гэж энэ тухай ярьж байна гэсэн. Йона гэж хүний тухай түрүү ярьсан тийм ээ. За энэ хүн ямар хүн байсан? Энэ зүгээр хүн байгаагүй. Энэ хүн бол тухайн цаг үедээ тэр газар нутагт Бурхны үгийг дамжуулагч, иш үзүүлэгч гэдгээр алдартай хүн байж байгаа. Маш алдартай хүн байхгүй юу? Хүн болгон түүнийг мэднэ. Түүнээс ч тэр зүгээр жирийн нэг хинд ч хамаагүй нэгэн байсан бол Йона Нинвэ рүү орохдоо л алуулна. Нинвэ рүү орохдоо түүнд ямар хин нэгэн муу юм хийн. Нэг юм хашгираад ихтэл хин ч сонсохгүй байхгүй. Гэтэл тэнд нөгөө алдартай Йона хүрээд ирж байгаа байхгүй. Тэг хүн болгон түүнийг ингээ харсан. Энэ юу хийж явж байгаа юм бол гэсэн. Бурхны үгийг дамжуулж байгаа юм байна. Бүгдээрээ сонссон чинь шийтгэлийн тухай ирсэн. За ингээд тэнд эргэлт болсон байгаа байхгүй. Тэр Бурхны үг хатууч бай, зөөлөнч бай, бидний амьдралыг дандаа өөрчилж яадаг. Биднийг цэвэрлэж, шинчилж, эдгээж бас биднийг хангаж өгдөг. Харин үүний дараах тэр амьдралын тухай Есүс бидэнд өнөөдөр зааж байгаа. Дараа нь та нар энэ үгийг сахиж амьдрах ёстой. Та нар үүнд үнэхээр итгэж амьдрах ёстой гэж. Тэр Шивагийн хатан хааны тухай яагаад Есүс иш татсан бэ гэд би бас энийг ингэж боддог. Шива зөвхөн одоо Соломоны үгийг сонсоод ангаагаал ингээд амен гэж суусан нь үнэхээр бас яг Есүсийн буюу Бурхны одоо анхаарлыг татсан үгүй л үгүй. Тэр тэнд ингээд Бурхны үгэнд суралцж агаад өөрийнхөө нутаг руу буцаад очоод Бурхны тухай ярьдаг болсон. Та нар боддоо Есүс Христийг одоо загламаа цовдлогдсон тэр үеэр чинь одоо дээгүр өнгөрөх баяр болж байгаа шүү дээ. За ингээд дараа нь одоо ингээд юм Пентекост буюу 50 дахь өдрийн баяр гэл тэр өдрүүдэд чинь одоо Иерусалимийн даяар ингээд еврей хүмүүстэй Израиль хүмүүс цуглаад Бурхны ингээд одоо загсан тэдэнд даалгасан тэр баярыг тэмдэглэж байсан баг. За ингээд тэмдэглэж байхад тэр дунд хар үндэстэн хүмүүс ирсэн баг. Тэдний нэг нь тэр Этиопийн амбан сайд байгаа шүү дээ.
Тэ тайхан гэж ярьдаг шүү дээ. Тэр Этиопийн амбан сайд бүр анханасаа л баг Христэд одоо бурханд итгэгч хүн байсан юм шиг яг тэгж бичигдсэн байгаа байхгүй. Библи уншаа явжсэн тийм ээ. Исаягийн бичсэн иш үзүүлгийг уншаа явжсэн байгаа байхгүй. Энэ тэр хаанаас яаж мэдэж яаж явж байгаад тэр одоо Этиопийн тэр одоо өндөр албан тушаалын хүн бурханд итгэдэг болчоо. Нөгөө хатан хааны нөлөө байсан гэсэн утгатай байхгүй. Тэр итгэлээ өвлүүлсэн, тунхагласан явдлаа байгаа байхгүй. Итгэлээ сагсан учраас тэр энэ олон жилийн дараа ч гэсэн бурханд итгэдэг хүмүүс байсаар байсан гэсэн үг. Энийг нь Есүс юу гэж хэлээд байна вэ? Энэ агуу нэгэн байна гэж хэлж байгаа гэсэн. Түүнээс ингээд нэг өдөр асаад маргааш нь унтардаг тийм амьдралыг яриаг баг. Тийм ээ? Нэг өдөр ингээд яг ал маргааш нь наа чи худлаа мэ гэж явдаг амьдралыг яриаг байгаа. Хувраад явдаг. Та цорын ганц гэжсэн хүн олон жилийн дараа тэр Соломон шиг тийм ээ ингээд өөрийнхөө эхнэрүүдэд захирагдсан тэдний одоо шүтэнүүдэд мөрөгцөн явж байгаа. Энд чинь өөрийнхөө бурхныг бүр амьдаар нь доромжилж байгаа хэрэг байхгүй. Тийм учраас Есүс тэр Чивагийн хатаа нэг үсэн бай. Агуу нэгэн байна гэсэн. Яагаад Нинвечүүдийг агуу гэж хэлсэн юм бол? Нэг багш тэгж хэлжсэн. Нинвечүүд тэр чигээр аврагсан гэж бодохгүй л байна л да. Гэхдээ Есүс яагаад ийм харьцуулт хийсэн бэ гэхээр Иоанн бурхныг мэддэг гэж боддог мөртлөө үүндээ бол мэддэггүй нэгэн байсан. Харин зүгээр л бурхны энергийг тэр өршөөлийг үнэхээр байгаа гэдэгт тэр өршөөл гууж гимшигтэй хүлээж байгаа хүмүүс харин Иоанноос илүү бурханд итгээд ийсэн юм биш үү гэж байгаа байхгүй. Есүс тэгж хэлсэн гэж бас зааж байгааг би сонссон. Тэгэхээр Есүсийн бузар сүнс хүний амьдралыг одоо хорлдог тухай ярьж байгаа. Мэдээж муу Есүс биднийг хорлох тийм хорлонтой ажиллагааг өдөр бүр хийдэг. Өдөр бүр хийдэг. Бидний хүн болгоныг ингээл одоо эзэмдээл ингээд нөгөө тэгээд ах шаардлага байхгүй ч бидний оюун санаанд бидний тэ одоо сэтгэлд ингэж тэр муу мухайг үргэлж ярьж яадаг. Бурхангүй явдлыг ярина, итгэлгүй байх нь итгэлтэй байна гэж зовж явснаас дээр юм биш үү гэсэн тэр үгийг шивнэндээ асуудал бол зүүн дээр. Чи өөрийнхөө амьдралын бурхан гэж ингэж номлолыг ч гэсэн бидэнд хэлнэ. Чи дураараа бүх юм хийж болно штэ л гэж бидэнд ярина. Харин Есүс нэгэн болсон явдлыг ярихдаа нэг хүний амьдралыг муу сүнс сүйтгэжсэн байжээ. Гэтэл тэр муу сүнс хөөгдөд гарсан баг. Тэгээ бурхан тэр хүний амьдралыг цэвэрлээд ингээд сайхан эмх зэгстэй болгоод өгсөн байсан. Харин тэр муу сүнс орох байх газар олохгүй учраас тэр буцаад ирсэн чинь тэр хүний амьдрал нь илүү эмх зэгцтэй болцсон. Тэгээд ингээд нөгөө орох гэсэн чинь нэг тийм тэр хүний амьдралыг дахиад боснуулах гэж жоохон хүчин хүрхгүй юм шиг санагдаад тэгээ илүү ихээр байсан өөрийнхөө одоо эзэмшижсэн гэж бодсон зүйлээ буцааж авахын тулд өөрөөсөө 7 доор юм 7 муу сүнснийг хамт ирсэн гэж байгаа. За одоо тоогоор бол 8 л олж байгаа дайрж байгаа шүү дээ. Илүү их хүчин нэмэгдүүлж ирээд дайрсан тэр хүний амьдрал урдынхаас илүү дор болчлоо гэж хэлсэн. Энэ бол яг бурханд үнэн зүрхнээсээ итгэдэг, бурханы ариун сүнсийг хүлээж авсан хүмүүсийн хувьд юм байхгүй гэж би итгэдэг. Тэгэхээр та бүхнийг бас жоо санаа амар байгаарэ гэж хүсэж байна. Гэхдээ энд нэг асуудал байгаа. За би дараа ингээд явж байгаад ярих учраас дахиад ярих учраас та бүхэн санаж байгаарай. За Есүс энэ дэлхийд тэр үйлчлэлээ хийж байхдаа тэгээ одоо түүний үйлчлэлийн одоо үйлчлэлээс хүмүүс яг үндсэн 4 юмыг харсан. Нэгдүгээрт нь Есүс гайхамшгуудыг үлдчихсэн. Тэ? За одоо ингээд өхлөөс хүмүүсийг амьдруулж гин. Дагалдагч нартайгаа явж исэн чинь нуур давлгаалал живүүлэнхэ алдлаа. Есүс унтчихсан. Дагалдагч нар нь сэрээсэн, босч ирээд нуурын салхийг зэмлсэн, нуурын давлгаа намжаад ингэсэн байгаа. Есүс усан дээгүүр алхсан тухай гарч ийн. Есүсийг тэр одоо Назар хотынхон эсэргүүцээд хаднаас түлхэж алах гэсэн тэдний дундаас чөлөөтэй гараад явсан тухайч Библиэлд ээж ин усыг дарс болгосон тухайч гэл байж ин. Петр одоо татвар төлдөг мүлдэг гэд хотлоо хэлсэн чинь чи тэгж худлаа ярих шаардлагагүй ш. Бид нэр татвар төлөхтэй бол төлгөл хэрэгтэй штэ. Чи одоо ингээд явж чаад тэгээгээ тэр ингээд юу руу хаяад үз, гол руу хаяад үзээрэй. Тэгээд баригдсан загсны амыг шалгах юм бол чиний төлөх ёстой татварын мөнгө чинь тэн дотор байгаа гэсэн. Загсны амнаас мөнгө олж ирсэн. Энэ бүхэн дандаа гайхамшиг байсан тийм ээ. Дандаа гайхамшиг байсан. За тэгээд бас Есүс юу гэсэн гэхээр та нар миний нэрээр тэг бүр миний хийж амжаагүй олон зүйлийг хийнэ гэж ингэж хэлсэн ба.
За одоо дагалдагч нар бол дараа нь зөндөө янз бүрийн юм хийсэн байгаа тийм ээ. Харин Есүс бүр энэ зүйл эхлэхээс ч өмнө юу гэж хэлж гэнэ үгтэр Матай 7-р бүлгийн 21-с 23 дээр намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь орно гэсэн. Тэр өдөр надад олноороо эзэн минь би таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан босуу гэх болно. Тэгэхэд би тэдэнд би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэсэн баг. Юуг үйлдэгч та нар гэж хэлсэн бэ? Ёс бусыг үйлдэгч гэж хэлсэн баг. Тэгэхээр энд Бурхны одоо үнэхээр жигшлийг төрүүлэхээр ямар нэгэн зүйлийг энэ хүмүүс хийсэн байсан гэсэн утгатай. За тэгээд эзэн минь Есүс Jesus гэсэн ийм хүн болгон Бурхны хаанчлалд орохгүй гэдгийг аль хэдийн 2000 жилийн тэртет Есүс хэлсэн баг. Тэг ямар хүмүүс Бурхны хаанчлалд орно гэсэн бэ? Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгчл орох болно гэж хэлсэн баг. Есүс бас одоо цэвэршүүлж яасан гэж. Түүний хийжсэн үйлчлэл дотор уйман өвчтэй, нойтон хамуу өвчтэй маш олон хүмүүс нөгөө харагдсан гэж бодож байсан тэр хүмүүсийг цэвэршүүлж байсан тухай гарч байгаа. Матай 8:2-оос харах юм бол Есүсийг уулнаас бууж ирэхэд ард олон түүнийг дагсан юм а гэж. Тэгсэн нэгэн уйман өвчтэй хүн ирээд түүн дээр ирээд өмнө сүгдэж за энд ингээд даруусч ийн гэсэн үг тийм ээ. Эзэн минь та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд Есүс гараа сунган түүнд хүрээд би хүсэж байна. Цэвэрш гэсэн ба. Тэр даруй тэрээр уймын өвчнөөс цэвэрчээ. Есүс түүнд хинтч буяар харин өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг өргөөрэй гэсэн ба. За энэ яг тайлбар бол маш урт үргэлжлэн л дээ. Гэхдээ яг уймын өвчтэй хүмүүс тухайн үед халдвартай өвчин гэдэг нийгмээс тусгаарлагддаг байсан байхгүй юу. Тэгээ хэрвээ бурхан тэднийг өршөөгөөд эдгээсэн болвол тэгээ цэвэршүүлсэн бол тэд нар одоо ямар ч тийм одоо идээтэй яргуу болсон гэдгээ тахилчид очиж үзүүлээд тахилч дээр нь зөвшөөрөөд тэгээд одоо Мосегийн үед ингэж нөгөө зааж өгсөн тэр өргөлийг өргөөд тэгээ одоо бурхан тийм талархсан өргөлийг өргөөд тэгээд тэд нар нийтийн дунд чөлөөтэй амьдарч болдог гэсэн баг. За энэ хүнийг буцаагаад одоо нийгмийн дунд нь буцаагаад амьдралд нь оруулж өгч яах гэсэн үг шүү дээ Есүс. Тэг хамгийн дөрөнд Есүс энэ хүний тэр нөгөө идээтэй хамуу өвчнөөс нь цэвэршүүлж өгсөн багт. Тэгэхээр яг энтэй төстэй бид нар Иохны 8 дугаар бүлэг дээр харах юм бол нөгөө завхаарж байгаа баригдсан эмэгтэй ингээд одоо хурж ирээд чулуугаар шидүүлэх шахдаг тийм ээ. Харин Есүсийн хэлсэн үгнээс болоод тэнд байгаа хүмүүс бүгдээрээ нүгэлгүй хүн л чулуу шидэх ёстой болсон учраас бүгдээрээ нүгэлтэй учраас гараа авцсан. Тэгээ Есүс асуудаг те. Чам руу чулуу шидчих хүн олцсонгүй юу гэсэн чинь хинч байхгүй байна гэсэн. Тэнгүүд Есүс би ч гэсэн чамайг шидэхгүй гэсэн ба. Харин юу гэдэг лээ? Дахиж тэ нүгэл үйлдээрээ sin no more гэж ингэж хэлсэн те. Дахиад битгий нүгэл үйлдээрээ гэсэн ба. Тэгэхэд Есүс яг энэ дээр юуг онцлоод хэлээд байсан гэхээр за яг бурхан чиний өвчнийг эдгээд юм байж. Цэвэршүүлж гсэн юм байж. Нүглийг чинь уучлчлаа. Харин дараагийн үйлдэл чинь тэ нөгөө өдрийг хүртэлх үйлдэл чинь чухал байгаа даа л гэдгийг хэлж яана гэсэн үг байхгүй. Тэр өдрийг хүртэл чи битгий нүгэл үйлдээрээ л гэж хэлж байна. Чи одоо яг нүхээр яг бурханы үг тушаалыг дагаж амьдраараа гэж явуулж байгаа юусэн дандаа тийм байгаа. Тэ өөр чин дахиад муу юм тохиолдохгүйд бол битгий нүгэл үйлдээрээ гэж төрөлхийн сохор байж байгаа хараа орцсон үнд хэлдэг тийм ээ. Энийг бид нар үнэхээр бас санаад аваарай гэж хүсэж байна. Бурхан бидэнд ямар их нэгүсэл үзүүлсэн бэ? Тэгвэл бид нар үргэлжлүүлээд зөв амьдрах хэрэгтэй болно. За надад нэг тийм үе байсан. Ямар үе байсан гэхээр жоохон буруу явуулсан үе байсан байхгүй. За тэгээ сүмд ирэхээр ингээд дандаа нэг иймэрхүү юм ярина тэр пастор. Тэгээ ингээд дургу үрээд идэгсэн байхгүй. Дандаа нэг энэс өөр ярих юм олддгүй юм уу? Намайг нэг сэргээчгээр сайхан юм ярьж болдгоо мүү гэн. Гэтэл Библич ерөөсө тэр чигээрээ тийм л юм байл ш. Дараа нь ингээд Библийн сургуульд орж үзлээ. Тэгээ тэр хүн буруу яриаггүй юм байл л дээ. Бид нар үргэлжлүүлээд эзнийг ирэх хүртэл бид нар хийх ёстой юм хийж, явах ёстой замаар явж, амьдрах ёстой байдлаар амьдрах ёстой болно л гэсэн.
Тийм учраас Есүс юу гэлээ? Мөнхийн улс руу мөнхийн амь руу хөтэлдэг зам нь нарийнхан хаалга нь юу гэлээ? Хавчиг юм гэсэн. Энд чинь нэг стандартын тухай ярьж байгаа гэсэн. Нэг явах хэвээр замын тухай ярьж байгаа. Бид нар олон юм гээх хэрэгтэй болно гэсэн. Ой тийшээ ерөөсөө юм гүзээтэй хүн орохгүй гэвэл за надаас ихсүүлэл тэнцэхгүй боллоо л гэсэн. Би одоо тэр өдрийн тэр өдөр нь хизээ гэсэн. За 3 жилийн дараа гэж шүүгвэл би 3 жил хичээн байж яг нөгөө тэр стандарт хаалганд нь гүзээгүй хүн ордог бол гүзээгээ би татах хэрэгтэй болно гэсэн. Чээж булчинтай хүмүүс орно гэм. Яг хөл гарын булчин сайхантай хүн орно гэвэл яах вэ? Тэ? Ер нь 170-аар ингээд 170 см-тэй хүн орно гэдэг ингээд ийм стандарт тавьчвал би тэнцэхгүй болчихно үстэй. Одоо өнгөрөө үстэй. Би өсөхгүй штэ байсаа. Тэр нэг стандартын тухай ярьж байгаа. Энэ нь яг тэр яг бурхан Тэнгэрлэг эцгийн хүслийг биелүүлж тэ эзний тэр замаар явагчийг ярьж байна. Итгэлээр амьдрагчийг ярьж байна гэсэн үг. За тэгээд Есүс цэвэршүүлдэг байсан. Тэгээд бас энэ уйман өвчтөй хүн Есүсээс гуйсан. Та хүсвэл намайг цэвэршүүлнэ штэ гэсэн. Есүс энэ дээр маш товчхон бөгөөд би хүсэж байна. Цэвэрш гэж хэлсэн юм а гэж хэлсэн. Тэ? Би хүсэж байна. Цэвэрш гэж хэлсэн юм а. Тэгээд Есүс бурхан биднийг одоо амьдралын маань аливаа энэ нойтон хамуу өвчнөөс тэр биднийг цэвэршүүлэхийг хүсдэг. Бидэн тэр туслахыг үргэлж хүсэж байдаг. Тэгээ бид нь үргэлж сайн ханддаг. Тийм учраас түүнийг магтахдаа бид нар таавал сайн бурхан гэж бид нар магтаж байгаа. Тэгээ харин гол нь бид нар түүнээс асуудаггүй юм шиг байгаа юм. Тэ надад туслаач гэдэг. Тэгээ энэ хүн үнэхээр одоо эннээсээ болоод өгөх гээд байгаагаа ойлгож байгаа учраас Есүсийг угтан тосон байж түүнээс гуйж байгаа байхгүй юу? Тэгээ би заримдаа тэгж төсөөлдөг. Есүсийг ингээ ууланд ингээ залбирч агаад буугаад ирэхэд нь олон хүмүүс түүнийг дагсан юм а гэж. Тэнгүүд тэр хамгийн түрүүнд бараг тоссон тэр өвчтөй хүн, уйман өвчтөй хүн энэ олон хүний дунд явж болохгүй үстэй. Нөгөөдөл чинь цаашаа яваач ингээ балерамчиг гэдэг ингээ хөөж магадгүй. Гэтэл энэ хүн тосон байж Есүс хин нэг эдгэж амжаагүй байхад бүр тэр сургаалын үгтэй ярьж амжаагүй байхад эзэмнэ гэж хашгирсан бах те. Тэгээд та хүсвэл намайг цэвэршүүлж чадна шүү дээ гингүүд Есүс ойрхон байсан юм уу? Хол байсан юм уу? Бид нар харах юм бол гараа сунган түүнд хүрсэн гэж байгаа байхгүй. Тэг хүмүүс бол хүрхгүй шүү дээ. Тэр чинь уйман өвчтөй хүн. Тэгвэл Есүс гараа сунгасан гэдэг нь зорин байж, хүссэн байж. Бүр Есүс энийг мэдэн байж энэ хүн дээр гараа сунгаж хүрээд би хүсэж байна. Санаа амраа би хүсэж байна. Харин одоо цэвэрш гэж хэлсэн ба. За ингэхдээ дараа нь юу гэсэн гэхээр за одоо бурхныхаа хуулийг үгийг дагаж амьдраарай, зөв амьдраарай гэсэн ба. Нэг найз маань тэгж хэлжсэн. Баян хүмүүст байдаг өвчин гэж бас байна гэж. Ямар тийм өвчин байдаг. Гэхдээ ингээд хин хүнд байдаггүй тийм одоо харшил юм уу те тохирдгүй мод тохирдгүй одоо ингээд даав материал ерөөсөө ямар нэг шалтгаанаар нөхөр нь юм уу эхнэр нь юм уу охин нь юм уу хүүн юм уу 9 шидэ өвчтөй байдаг гэж байгаа байхгүй юу. Гэхдээ ч тэгээд энэ баян хүмүүс ч уг нь мөнгөөрөө бүх юм шийдчих болно та. Гэтэл тэднэрт ингээд бүр яг хараал юм шиг надад их санагддаг гэдэг байгаа байхгүй. Тэгээд жоохон би дээсэн чи жоохон дэвэргэж бодчихж магадгүй гэх. Тэгээ би зүгээр дараа нь би бодчихсэн. Хуучин гэрээнд ингээд олон бас энэ хаадуудын тухай дуртаж хахад одоо жишээ нь Есүсийн үед байсан тэр Хэрод хаан чинь уйман өвчтэйсэн баг шүү дээ. Уйман өвчний талаар хүмүүс ярихдаа энэ халдвартай өвчин гэхээсээ илүү энэ нүглээс болдог өвчин гэж хүмүүс итгэдэг гэсэн. Хүн буруу те нүгэлтэй амьдрснаас болоод ирж байгаа шийтгэл шиг хүлээж авдаг гэсэн юм. Тийм учраас одоо яг энэ хүний хувьд Есүс одоо би хүсэж байна цэвэрш гэж хэлж байгаа нь чиний одоо нүгэл чинь уучлагдж байгаа гэж хэлж байгаад яг адилхан тусч байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас одоо чи ингээ сүм рүү очиод өргөл өргөөд бурхантайгаа эвлэр гэсэн санаагаар хэлж байна гэсэн. За тэгээд мөн бас 3 дугаарт нь Есүсийн тэр идгээжсэн тухай Библиэр гарч байна.
Есүстэй хүмүүсийг эдгээжсэн тухай Библиэлд гарч. Матай 8:5-аас 13 дээр Есүсийг Капернаумд явж ороход, Капернаум гэдэг одоо Галилийн нуурын ирэг дээр байдаг юм нэг хот байгаа. Капернаумд ингээд явж ороход нэгэн зуутын дарга түүн дээр ирээд түүнээс гуйж эзэнтэй зарцсан минь саа өвчин тусаад тэгээ гэртээ хөвтөө сүрхий өвдөж шаналж байна гэсэн маа. Есүс би очиж түүнийг эдгэе гэж хэлсэн. Есүс очихгүй гэсэн үү? Үгүй. Би очих гэсэн. Есүс эдгээхгүй гэсэн үү? Би эдгээе гэсэн. Уг нь Есүс татгалзаж болно. Яагаад гэвэл Есүс одоо еврей хүн байгаад байгаа шүү яг тухай дээ еврей хүн. Гэтэл энэ Ромын 100 цэргийн дарга түүнээс харь үндэстэн түүнээс юм хүсэж байгаа. Түүний гэрт еврей хүмүүс очих гэдэг бол одоо өөрсдийнхөө одоо юу гэдэг гутааж яана гэсэн үг. Нэр төрөг гутааж яана гэсэн үг байгаа гэдэг гэсэн маа. Өөр ийм Ромын цэргийн гэрт очлоо гэж бодоход гадаа нь зогсдог гэсэн. Орохыг хүсдэггүй байсан. Яг гэвэл тэд нэр өөр шүтэнтэй. Өөр одоо ингээд итгэл бишрэлтэй. Тэд нар хуурамч хиймэл шүтэнчүүд. Бидний бурхныг доромжилдог гэж үздэг гэсэн маа. Иесус би очие. Түүнийг би эдгээе гэсэн. Тэгсэн чинь 100 цэргийн дарга юу гэсэн гэхээр эзэнтэй би таныг дээвэр дороо оруулах зохистой биш ээ. Харин үг л хэлээч гэж те. Тушаагаач гэж хэлсэн маа. Тэгвэл зарцсан минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэлд ор байдаг хүн. Миний дор цэргүүд байгаа. Би нэгэнд нь яв гэхэд тэр явдаг, нөгөөд нь ир гэхэд тэр ирдэг. Зарцтай үүнийг хий гэхэд тэр хийдэг гэж хариулсан. Есүс үүнийг сонсоод гайхаж дагаж явсан олонд үннээр би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг би Израильд хинээс ч олоогүй юм аа. Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж Тэнгэрийн хаанчлал Авраам, Исаак, Яаковтай хамт ширээнд тухлах болно гэсэн. Харь үндэстнүүд хүртэл та нарын өвөг дээдстэй хамт ингэж тухлах болно гэж хэлж байгаа. Мөнхийн улсад. За одоо нэг энэ сонсож байгаа хүмүүс нь дандаа еврей Израиль хүмүүс байгаа даа шүү дээ. За тэгсэн харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхууд хаягдана гэж хэлсэн байна. Анхнаас огн бурхны сонгож авсан, өршөө сонгож авсан Авраамын үр удам гэдэг байгаа тэр хаанчлалд орох ёстой байсан хөвгүүд нь итгэлгүйгээсээ болоод гадна хаягдана гэж ингэж хэлсэн. Тэнд уйлаан шүд хавирхан байгаа юм а гэсэн. Тэгээд тэр Есүс зуутын даргад яв чиний итгэсэнчлэн болог гэж хэлсэн баг. Чиний итгэлээр чинь тэгээ итгэсэн ёсоор чинь болог гэсэн. За гих тэр цагт нь зарц нь эдгэрсэн юм а гэж ингэж хэлсэн баг. Амен. За энэ Есүсийн үйлцэн олон гайхамшиг эдгэрлүүдийн нэг хэсэг гэсэн. За Есүс одоо сургаал зааж бас өвчнүүдийг эдгээж, гайхамшгүүдийг үйлдээж тэгээ үгээрээ одоо энэ бүгдийг хийж байгаа. Муус үнсийг хүртэл тэр тушаагаад ингэж зайлуулж байсан. Тэгэд энийг нь хүмүүс харахтаа ямар эрх мэдэлтэй нэгэн бэ гэж гайхажсэн. За нэг жишээ Матай 9:8 дээр үзэгтэн нэгэн саа өвчтнийг дэвсгэртэн түнд авчирхад Есүс тэдний итгэлийг хараа саа өвчтөнд "Хүү минь зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан" гэсэн. Үзэгтэн хуулийн багш нарын зарим нь бурхныг энд доромжилж байна гэж бодсон. Есүс эдний бодлыг мэдээд юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? Есүс юг ёрын муу гэж хэлээд байна? Итгэхгүй байгааг л хэлээд байгаа шүү дээ. Зүрхэндээ ёрын мууг бодно. Нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх эсвэл босоод алах гэж хэлхийн аль нь амархан бэ? Аль нь амархан бэ? Нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх амархан байхгүй юу? Харагдахгүй юм чи яах юм? Тэ? Харин нөгөө саа өвчтэй хэвтэрт байгаа хүнийг босоод алах гэдэг нь эдгээгээд босгоод алах тухай ярьж штэ. Тэнгүүд одоо худлаа үнэн ингэж яаж болно ш. За чиний 10 нүгэл чинь уучлагдлаа гэд ингээд хэлчихэд тэр хүн нүгэл уучлагдлаа гэдэг хүн болгон түүнийг ингээд бишрээд хоцорж болно. Гэтэл босоод алах гэж хэлээд эдгэрхгүй болоод онгонд орох гэдэг нь л та. Тэгэхээр Есүс асууж байгаа аль нь амархан юм бэ гэж. За магадгүй тэр тэн зогсож байгаа хуулийн багш нар фарисеучуд бас заримдаа нүгэл чинь уучлагдлаа гэж хэлээ гардаг байсан байж магадгүй. Иесус тэрийг хүндэж хэлсэн ч гэж магадгүй. Харин хүний хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд мөнөөх нь босож гэрийнхээ зүг явлаа. Харин хурсан олон үнийг хараад айн сүрдэж хүнд ийм эрх мэдэл өгсөн бурхныг алдаршууллаа гэж хэлсэн ба. Амен. Бүгдээрээ юу гайхсан гэхтэр цаг хугацааныгаа туршаад саа өвчтэй хүн
ингээд дэвсгэрээ бариад юу ч болоогүй юм шигтэй ингээд нүдэн дээр нэдгрээд босоод явахыг нь тэд ерөөсөө үзэг байгаа байхгүй ерөөсөө. Амьдралдаа ерөөсөө үзэг. Тэгээ тийм зүйл нүдэн дээр нь болсон. Харин Есүс юу гэж хэлж байгаа нөхдөр би хүний нүглийг ч гэсэн уучлах хэрэгтэй нэгэн гэдгийг харуулахын тулд би та нарт энэ гайхамшигыг үлдэж байна гэж. Түүний тушаалаар тэр хүн эдгрээр босоод явсан байна. Ваа, хүнд ийм их мэдлэг өгдөгөө. Магадгүй Есүсийг тэр өдөр шинэгүй дагаад байгаа хүмүүс Есүсийн энэ агуу бас хүч чадлыг харахтаа ингээд түүнийг дагаад байсан юм шиг байгаа хгүй. Тэгсэн мөртлөө Есүс тэднийг бас жоохон зарим ингээд загнаа зэмлээд байгаа шүү дээ. Тэ? Та нар ингээд болохгүй шүү, тэ? Нэг дутуу байгаад байна шүү. Бити худлаа ингээд яваад гэж ингэж хэлээд байна гэсэн. 39-р бид нар хамгийн ихэнд уншсан тэр Матай 12 дугаар бүлэг дээр рүү буцаад очие. 38-аас 45 дээр гарсан тийм ээ. Хуулийн багш нар түүнийг юу гэсэн гэхээр танаас бид нар тэмдэг үзхийг хүсэж байна. Тэгэх юм бол танд итгэжээ л гэсэн маа. Харин Есүс юу гэсэн гэхээр ёрын муу болоод завхаа үеийнхэн тэмдэг ирж хайд юм а гэсэн. Тэгэхдээ Йонагийн тэмдгээс өөрийг өгөхгүй маа гэж хэлсэн маа. Йонагийн тэмдэг гэдэг нь юу? Йона Бурхны шийтгэлийг тунхаглахын тулд ирсэн. Тэгээ тэр хүмүүсийн төлөө өөрийгөө зориулж бүр тэдний дунд очих хэрэгтэй болсон. Тэгээд Йона ингээд загсны гिचэнд 3 өдөр шөнө болсон энэ тэмдэг байгаа хгүй. Түүнээс Йона ирнэ гэж ингэж хэлээг ба, тийм ээ. Йонагийн тэр амссан шиг боловч тэрнээс ч илүү агуу нэгэн энд байгаад байна гэдгийг хэлж байна гэсэн. За тэгвэл энэ дээр ёрын муу болон завхаа үеийнхэн гэж хэлэхдээ ямар зүйл хэлсэн бол? Нэгдүгээрт нь ёрын муу байх гэдэг нь Бурханы та бидний амьдралд хийсээр ирсэн тийм зүйлд үл талархаж нэгүслийг нь хэрэгсэхгүй. Тэгээ албаар хэрэгээр өгөөсгөж байгаа явдлыг ёрын муу явдал гэж ярьж байна гэсэн. Атаархлаасаа болоод энэ хуулийн багш нар болон фарисеучуд яагаад байгаа лээ? Чи бишээ гэдэг аахгүй Есүсийг. Чи бишээ. Чи хүний хүү юу гэд ингээд байгаа аахгүй ерөөсөө. Гэтэл Есүс өөрөөр яаж харуулах вэ? Өөрөөр яаж харуулах вэ? Хүнд байж болох тийм ээ. Бүр хамаг тэр хүчтэй, сүртэй, гайхамшигтай юм болгоныг тэд нар үзлээ шүү дээ одоо. Одоо тэмдэг хүсээ зогсож байгаа гэдэг чинь энэ үнэхээр Есүсийн нөгөө бухимдлыг төрүүлсэн. Та нар юу хүсэж байгаа? Ёрын муу тэ завхаа үеийнх л тэмдэг асуугаад байд юм а. Та нар тийм үү? Шалгаач өөрсдөө гэж хэлж байна гэсэн. Эхлэл номын 28-ын 20-оос 20 дугаар эшлэлээр Яаков одоо эцгийнхээ гэрт байж болохгүй болчоод нөгөө ахыхаа ерөөлөг булааж авчлаг ах нь аав маань асуурсан тэр өдөр би энийг алнаа гэдэг ингээд занаад байгаад байдаг. Тэгээд Яаковыг нөгөө ээж аваа юу нь ярьж байгаа. За нэг нь одоо угаасаа бурханд нэг итгэхгүй байсараад ингээд ерөөлөг алдлаа. Тэгээ одоо ингээд нөгөө ерөөлөг нь хүлээгээд авцсан тэр дүүгээ энэ алснараа бурхан түүнийг бас шийдгээд ингээд хоёр хүүгээ ингээд нэг өдрийн дотор алдчихсан дор нэгийг зүхтаалгах чи гэсэн ба. За тэгээ Яаковыг зүхтаалгасан. Тэгээ Яаков зүхтаад нэг хамаатныхаа гэрлүү ингээд хол аян замд гараа явж исэн. За тэгээд тэнд явж байгаа нэг шин нэг битэл гээд газарт очиод яаж байгаа шүү дээ тийм ээ. Хеброн гэж ярьдаг. Тэнд очиод ингээд нөгөө чинь унтсан чинь нэг чулуу дэрлээ унтсан чинь бурхны тэнгэр элчнэр ингээл тий өөдөө ургаар нэг шатаар ингээл дээшээ доошоо гарч байгаа нь харагдсан гэж байгаа. Тэгээ нөгөө чинь сэрэнгүүтээ энэ өстө гайхамшигтай газар байна гэд. Дэрлсэн чулууга тэнд 50 гутаа ингэж хэлсэн андгаалсан гэж байгаа байхгүй. Хэрэг бурхан надтай хамт байж миний явж байгаа энэ замд намайг хамгаалan бас надад идэх хоол өмсөх хувцс өгөөд намайг эцгийн минь гэрт амар тайван буцааж эзэн миний бурхан байвал баг нь болгон босгосон энэ чулуу минь бурханы өргөө болох болно. Тэгээ таны надад өгөх бүх 11-ийг би танд өргөнө гэсэн баг. За тэгээ бид нар 28-22-ыг харах юм бол энд тэр чулууг сонгон авч тий тэр эзний энд бол эзний хүндэтгэх газар байх болно гэж хэлээд. Тэгээ эзний надад өгсөн бүх одоо зүйлийн 10%-ийг нь би өргөх болно гэсэн ба. За энэ өдрөөс хойш ер нь Израильчууд дандаа өөрсдийнхөө 10%-ийг эзэнд өргөсөөр ирсэн байгаа. За энэ нь ямар учиртай вэ гэхээр бурхан тэднийг хэрхэн өрөөсөн бэ гэдгийг талархаж байгаагаа харуулсан гэсэн ба.
За энэ саяны бидний одоо энэ уншсан энэ хэсэг дээрээс ямар нэгэн ноо бид нар харахгүй заяа. Айгуу сайхан юм хэлсэн байгаа хэвээр боломжтой юм хэлсэн юм байгаа хэвээр. Харин тэр ноог нэг энэ гаргаж байгаа тэр Яаковын гаргаж байгаа тэр нэг хандлагыг бүгдээрээ харах юм бол ноото юм хэлсэн байгаа. Хэрвээ бурхан надтай хамт байгаад миний явж байгаа замд надад туслаад хамгаалаад хэрэгцээтэй зүйлээр минь хангаж өгөөд намайг орон герт маань амар тайван буцаагаад ирвэл бурхан миний бурхан болох болно гэж хэлж байгаа байхгүй. Нэгсэндээ одоо бартард чинь тий. Бурхан надад та тусалчих юм бол би таныг хүндлэе гэдэг байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл яг жинхэнэ мөргөлийн амьдрал чинь ийм биш. Тийм ээ. Тэгээд хиний хувьд бол Яаковын хувьд бол яг энэ өдрөөс хойш баг 27-8 жилийн дараа яг энэ газараа буцаж ирэхдээ тэр өөрчлөгдсөн ирсэн байгаа. Тэгэхдээ тэр буцаж ирэхдээ яг үед баялагтай 4 эхнэртэй 12 хүүтэй 1 охинтой тэг ингээд асар их эд хөрөнгөтэй болцсон буцаж ирсэн. Гэхдээ бид нар энэ дээр нэг зүйлийг нь анзаардаггүй. Бүх тэр үйл явдлуудыг уншаад ах тэр Яаков замдаа бурхантай барилдаад түнхээ хугацгуулсан. Тэгээ нөгөө чинь нөгөө хөл нь хугарцуучаас ингээ одоо мод бариад чиг бариад ингээ бооцсон доголцсон. Насаараа доглон байсан заяа. Насаараа доглон байсан. Эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон нэгдүгээр. Хоёрдугаарт мал хүүгээл ингээл өчнөө эд агуурс байгаа ч гэсэн энэ нь хин хүний тэр зүгээр ердийн нэг гой өнгө зүстэй мал байгаагүй байхгүй юу. Тэгээ нэг нөгөө Лабаны гэрийнхнаас ялгарх гад ирээн зүсмийн тийм ирээн ямар хонь байдیں۔ Тэ. Тэгээ амар сонин нэг арлаг талан тийм юу лээ? Ийм алаг тарлан нэг тийм зүсмийн тийм сонин малтай заяа. Тэгээд эхнэрүүд нь гэдгсэн чинь хайртай эхнэр нь 2 хүүхэдтэй. Тэ 2 хүүхэдтэй төрөөс тэгээд удахгүй хүүхэдсэн. Нөгөө голоод исэн тэр эхнэрээс нь зөндөө олон хөвгүүд төрс. Өөдөө шивгчдээс нь баган хөвгүүд төрс. Ганцхан охинтой. Нөгөө охин нь хүнд хүчинд үлдсэн. Тэрнээс болоод өөрийнх нь тэр охины төрсөн ах нар нь очоод нэг бүхэл үтэн те нэг овгийн бүх ирчүүдийг бүр нөгөө настаа насгүй те одоо бүгдийг ингээд ирчүүдийг авчиад хүүс тэмтэрч. Хүүхдийг хүртэл алсан байхгүй. Бүр амар ийм амьдралыг туулаад түрээд ирчих. Баяцсныхаа төлөөс нь юу төлсөн бай. Харж байгааз? Тэгээ одоо нөгөө чинь бүх юм одоо ингээд ер нь жоохон гайгүй болчлоо гэж бодоо явж байгаа юм ингээд бүтлгүүтэд байсан. Тэгээд яг өөрийнхөө бас зүхтаасан тэр асуудалтайгаа дахиад тулах хэрэгтэй болсон. Ах нь 400 дайчдынхаа хамтаар ирж ийнэ гэж байгаа байхгүй. Яаж ч оцсон түүнтэй энэ зэрэгсэж чадахгүй юм байна. Халз тулаа хийлээж нөхөө Яаков ч одоо ямар болцсон бөлээ? Нэг тахир тут болцтой. Ийм болцсон. Ямар юмараа ахтайгаа тулдах юм. Юу ч ерөөсөө ямар ч тийм сүрсүлт байхгүй болоод айгаад тэгээд нөгөө өөрийнхөө олж авсан гэсэн болгоныг ахыхаа өмнөөс явуулсан. Энэ бүхэн таних шүүл гэдэг ингээд хилээд байгаараа явуулсан заяа. Тэгээ өөрөө тэр голын цаана үлдсэн гэж байгаа шүү дээ. Тэгээ үлдээд тэгээ одоо нөгөө чинь яах вэ гэж бодсон байсан. Яг тэр Яаков юу бодоо шаналаад байсан тухайроос юу ч бичигдээгүй. Тэгсэн чинь хин нэгэн хурж ирснээр түүнтэй барилдаад унсан гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгж жагаад ингээд зуралцааргаа сүулдэ нөгөө түнхийн хуг баг. Тэгээ нөгөө чинь яас ихтер ерөөсөө өөрийг нь одоо ганц тоож ирсэн тэр нэг зураал эсэг үхээ. Одоо нөгөө хөл гарн хугарсан мөртлөө зураал. Тэгсэн чинь нөгөө хүн нь чи намайг яагаад зуураад байгаа юм? Намайг явуулаач чи гэд ингэсэн байгаа. Тэгээ бид нар энийг зүгээр л нэг жирийн хин нэгэн хурж ирээ барилсан гэж бид нар боддог. Гэтэл яг бид нар Библи дээрээс харах юм бол Бурханы тэнгэр хэлж байсан. Бурхан байсан. Магадгүй Есүс байсан, тийм ээ. Есүс түүний одоо бардам цаг хугалж байгаа. Есүс түүний тэр худлаа тэгээ худлаа дүр төрхийг нь худлаа сүр жавхланг нь худлаа нэг тийм бурханлаг төрхийг нь хугалж байгаа байхгүй. Одоо яг бодтойгоор өөрт нь итгэхийг нь тийм ээ бурхан түүнээс хүсэж байна гэсэн. Хэрвээ бурхан эзэн бидэнд үнэхээр хайртай юм бол тэр бидэнд зовлон бэрхшээл заримдаа зөвшөөрнө. Бидэндээс хугарахыг, бидэнд нурж унахыг бидэнд зөвшөөрнө. Тэ?
Энэ нь тийм зүйл амсаад ч болтугай бидний сүнс мөнхөд аврагдахыг л бурхан хүсдэг болохоос биднийг энэ дэлхийд л ингээд өөрсдийнхөө тааламжийг ингээд өөртөө хэрэгтэй зүйлийг наагаа суугаадахыг тэр зүгээр хараа суухгүй. Ингэж яваад энэ ингээ өгчхүүдээ мөнхөд ингээд нөгөө сүрхүүдээ гэдгийг бурхан хүсдэггүй учраас тэр бидний төлөө ингэ санаа тавьдаг гэж л би танд хэлхийг хүсэж байгаа. Заримдаа бид нэр амьдралын асуудлууд ирэнгүүт яагаад гэж бурхантай ингээд ярих гэдэг. Яков яг тийм хүн байсан. Яков өөрийгөө тэгэж асуух эрхтэй хүн гэж бодсон. Тийм ээ? Тэгээд тийм учраас намайг та ингээ хангаад ингэх юм бол би таныг бурхан бол бурханаа олгоод сонгож авъя гэж яриад байгаа байхгүй юу? Бурханыг сонгодог тэр хэн бэ? Бид бас бурханыг сонгодог бид хэн бэ? Бурхан биднийг сонгодог юм а гэдгийг Библи хэлж байгаа. Бурхан биднийг сонгосон гэдэг чинь өөртөө итгүүлэхээр бидний анхаарлыг тас бидэнд сүнсээ өгч өөрийнхөө үгийг өгч түнд итгэтэн туслаж бас бидэнд ингээд зовлон бэрхшээлийн дундуур алхуулж биднийг чанаржуулж тэгээ хүчжүүлж бас ингээд хэлбэршүүлж байгаа чинь бурхан бидэнд тавьж байгаа санаа, хайр, халамж тэгээ ингэж ийна гэдэг чинь ерөөл байхгүй. Энэ зөвхөн бурханы талаас ирж байгаа зүйл. Түүнээс миний сайн биш, миний одоо сайхан муухайгаас шалтгаалж биш байхгүй ерөөсөө. Миний сонголтоос биш. Ингээд баахан бурхтын дунд ингээд сууж байгаа байхгүй Есүс. Одоо жоохон тэр буруу ойлголт бол тий. Ингээд бурхтын дунд сууж байгаа. Тэгсэн чинь Яаков гинт тий. За хэн надад сайн туслах юм бэ? Тэрийг л би бурхнаа олгоно гэдэг байгаа байхгүй юу? Энэ буруу хандлага байхгүй. Энэ нь буруу хандлага. Ийм юм хизээж байхгүй. За би бас нэг юм яриад үргэлжлүүлье. Яаков нөгөө нэг дэрлэж унтсан чулууга гайхамшигтай чулуугаа батсан. Тэр газраа гайхамшигтай газаргаа батсан. Гэхдээ энэ нь бурхны зүгээр төлөвлөгөө байгаад тэр газарт Яаков ингэж санаа тавьж өөрийгөө илчилж байна гэдгийг эхэлж ойлгоогүйсэн баг. Тэгээ Яаков хизээч энэ газараа хурж ирж буцаж ирж амьдраагүй штэ. Асуудал тэр байхгүй. Тэр бид нар андгаа тангараг тавьдаг. Бид нар ямар нэгэн шийдвэр гаргадаг. Энэ маань дандаа цаг хугацаатай бидний өөрсдийн нэг тамир техникээс шалтгаалаад энэ үргэлж эргэж бусч яадаг. Харин бурхан хизээж эцэд цоцдгүй маа гэдэг тэр үг байна. Тэр ядардгүй маа гэсэн үг байж байгаа. Тэр өдөр бүр үргэлжтэй хүчтэй хിവэрэл байгаа штэ. Түүний хүч чадал үргэлж ундарч байдаг гэж хэлж байгаа. Энэ ч одоо үнэхээр ингээд яг төсөөлөд үзэхээр ямар агуу юм бэ гэдэг бид нар ойлгоно гэсэн. Тэгсэн Яаковын үр сад болох. Яаковын нэрийг бүр нөгөө Яаков гэдэг чинь угаасаа юу гэсэн утгатай нэр үлээ? Залжин хүн гэсэн утгатай тийм. Ер нь бол тийм. Залжин хүн гэсэн утгатай. Тэнгүү чинь Яаковын нэрийг солиод Израиль гэж дуудах болсон. Яаковыг бурхан Израиль гэж дуудсан байхгүй юу? За одоо бодъё. Израиль гэдэг үг нь ямар утгатай гэхээр үндэстэн гэсэн утгатай. Үндэстэн. Тэнгүүч одоо тэгж одоо хүндэтгэл хүлээхээр одоо гинт одоо бурхан намайг Монгол улс гэж дуудсан гэсэн утгатай байхгүй. Монголоо гэж дуудсан гэсэн утгатай байхгүй. Тэнгүүч би тэгхээр те одоо Яаковын хувьд яг тэгхээр ямар одоо өндөр стандартаар амьдарч чадсан бэ? Ганц охин нь бусдад хүчндүүлчгээд тэгээ ингээд нөгөө нэг ах дүү нар нь ингээд ах нар нь ирээгүй байсан. Яаков юу ч хэлээгүй. Тэгээ ах нар нь ирсэн боон болцоогоол ингэсэн ах нар нь ингээд ургуцаал за эднэрийг алнаа гэд ингээд сууж хахад Яаков юу ч хэлээгүй заяа. Юу ч хэлээгүй. Ингэж хийж болно да. Тэд нар ч алга үлдэх гээд штэ. Миний хүүхдүүд ингэж болохгүй. Бурхан бидний өмнөөс өшөө авах болно гэд ингээд хэлсэн бол нэг ондоо. Юу ч хэлээгүй байгаа байхгүй. Тэгээд тэд нар ингээд зал зохиогоод гэрлүүлээ байрыг хурам найр хийхин тулд ирчүүд нь бүгдээрээ хөвч хөндүүлсэн байх ёстой гэд хөвч хөндүүлсэн. Нөгөөдөл нь эднэрс тэр чигээр манайх айгүй эднэрийн мал хуу эд хөрөнгө нь ерөөсөө айгүй амархан биднэрийнх болох юм байна штэ гэд нөгөөдөл нь шуналцсан. Тэгээд хөвч хөндүүлсэн. 3 дахь өдрөөс хөдлөөж чадахгүй болдог байна л та. Тэгэхээр Яаковын хөвгүүд Яаковын гэрийнхэн санаатаагаар хүлээж угаад төлөвлөгөөтэйгээр бүхэл бүтэн нэг овгийн хүмүүсийг устгасан байхгүй.
Яаков юу ч хэлээгүй. Тэгээ ийм байсан хүн үнэхээр бас үндэстэн гэж дуудуулахаар юм уу? Үндэстэн гэж дуудуулахаар юм уу? Бурхан хизээч Яаков чи хүн алсан шүү гэж хэлээгүй байхгүй дараа нь. Яаж харахаараа тэгж хараад идэв. Заримдаа ингээд би нэг бас нэг биегийн өвчтөе хүүхдээс нь л байгаа байхгүй юу. Тэгээ нэг жоохон яцаж юм уу айлын 2 дахь хүүхдүүдийн өвчин бахтаа баг тий. Нэг 2 дахь хүүхд. Тэгэл дараа нэг ойрхон баахан дүүнэр төрцөө. Тэгээд манай эрэгтэй дүү болох төр ч одоо айлын отхон хүү тэгээд дээрэс нь жоохон ингээ багада бие муутаад жоохон сул хүүхдээс. Тэгээд тийм болохоор ингээ нэг жоохон бөөцөлцсөн. Нөгөө октоудод октод шүү дээ ерөөсөө. Тэгээ нэг тэрсгэн жоохон октодыг чи яах вэ? Тэнгүү чи ингээ тэдний тарьж байгаа хэрэг зүгээр нэг удаа аав ээжэд хоол унд хийгээд нэг өдөр нэг гэр оронд нь тусалчихад л ерөөсөө те. Тэднэр шиг сайн хүүхдүүд байхгүй. Нөгөө ингээ нэг гадуур мадуур ингээ жоохон бие хоторлоод явсан мангэрл жоохон нэр мотой. Тэгээ би жоохон уурлаад байдаг гэсэн юм. Энэ айгүй муу хүүхд шүү дээ энэ. Ээж энэ айгүй муу хүүхд. Надаас муу хүүхд шүү дээ. Гэтэл та яагаад намайг ингээ энэс муу гэж бодоод байгаа ингээ тэгээ уурлаад байдаг гэсэн. Томорцоо энэ ойлгож байгаа. Энэ зүгээр л ерөөсөө эцэгхийн хайрын үднээсээ сонгож байгаа сонголт шүү дээ. Тэгвэл бурхан хичнээн бидний хэр зэрэг муу ямар одоо хэргийн эзэд вэ гэдгээс шалтгаалж бидэнд харьцдаггүй. Харин бидний хин гэж харахаар нэгүүлсгээр шийдснээс л болж байгаа хэрэг. Тэгээд тэр биднийг зүгээр өөрт нь нэг итгэдэг гэдэг те. Өөрийг нэг хүндэлдэг те. Өөрт нь ханддаг тэр хандлагаас л ерөөсө баярлал. Нэг жоохон хайранд нь бурхан ингээ баярлал ерөөсө нүдэн тагларцсан тэр эцэг их шиг байгаа байхгүй ерөөсөө бурхан. Бидэнд тэгж ханддаг. Тэгээ Яаков яг тэгсэн. Яаков бол нэг бүтэлтэй амьтан байгаагүй заяа яг үнэ хэлэхэд. Гэхдээ Яаков бурхан хоёрын хоорондох харилцааны талаар нэг олон газар бичээгүй байгаа. Гэхдээ Яаков бол үнэхээр бас сүүл рүүгээ үнэхээр яг тийм бурханы хүн байсан гэдэг бид нар харж байна. Тэр Египтийн хаан фараод ярьж байхдаа тэгдэг шүү дээ. Бурхан намайг ингээд тэндээс аваад тэгж яваад бурхан өөрийнх нь амьдралыг хөтлсөн гэж ингэж ярьдаг болж өөрчлөгдсөн байгаа байхгүй. Харин гэтэл энэ Эхлэл номын 28 дугаар бүлэг дээр Яаков ямар байсан бэ нэ? Ямар байсан бэ нэ? Та надад туслаж намайг хангах юм бол би таныг бурханаар болгож сонгоё. Өөр сонголт байсан шүү. Байгаа шүү. Гэдэг байгаа байхгүй тий. Бид нар яг заримдаа амьдрал дээр тэгэх гээд байдаг юм байна. Ер нь зүгээр анхлаа итгэж байгаа үед. Өөр бурхан гэж байхгүй шүү дээ. Ганцхан бурхан байгаа шүү дээ. Бидэнд ганцхан эцэг их байдаг шиг тийм ээ. Ганцхан одоо аав байдаг шиг. Тэнгэрлэг эцэг маань ганцхан байгаа. Биднийг аврагч ганцхан байгаа. Өөр сонгох ямар өөр сонголт байхгүй шүү дээ. Хэрвээ өөр нэгэн сонголт бидэнд олдлоо гэх юм бол тэр нь худлаа байна гэсэн. Тэр нь хуурамч юм байна гэсэн. Завха одоо нэг ёрын муу байх гэдгийг бурхан Есүс юу гэж хэлээд байна вэ гэхээр бурханы та бидний амьдралд хийсээр ирсэн, ивэсээр ирсэн зүйлд нь үл талархаж нэгүслийг нь үгүйсэхийг хэлж байна гэсэн. Харин завха байх гэдэг нь махан биеийнхээ хүслийг хангахын тулд бурханыг огоорхыг үгүйсэхийг хэлж байгаа гэсэн байна. Израильчууд 40 жил тэр цөлөөр ингээд нэг аялаж явахдаа байж байгаа л нэг өөр одоо үндэснүүдийн шүтэн давтдаг тийм ээ. Яагаад вэ? Тэр нь илүү өөрсөнд нь ингээд нэг амар байгаа байхгүй юу? Яа нэг одоо яг одоо өөрсдийнх нь ингээд нэг дагж байгаа Мосегийн яриад ингээд байгаа тунхаглаад байгаа энэ бурхан болох дээр жоо хатуу юм аа. Тэгээ бид нар ингээд нэг өглөө оройдоо нэг манна идэхийн, тэгээ махсгаараа шууны мах идэхийн. Тэгэл цөлөөр яваалахын. Тэгээ 40 жил ингэж явна гэсэн шүү дээ хөөе. Гамбахаа юу гэж бодож чинь 40 жил явна гэдэг байгаа шүү дээ чинь та. Хүүе. Хоорондоо тэгж ярьсан баг л та бодвол. Тэгээ зүгээр бусад үндэстнүүдийг харахтаа ингээд тэд нар чинь хаантай бол хаантай, газартай бол газартай. Тэгэл ингээд дураараа юмаа хийгээл байж шүү дээ ингээл тий.
Тэгээ харангуй чи нөгөөдөл чи ингээл янз бүрийн ингээд наргид цэнгэх, завхаарах ингээл янз бүрийн тийм ерөөсөө тийм хийж болохгүй заяа. Алуулна штэ. Эсвэл нөгөө үндэстнүүд нь дураараа байгаа байхгүй. Тэгээ бид тэр одоо тэр Баал гээд одоо борооны бурхан байхгүй. Ургацын бурхан гэх юм ааш. Тийм шүтэн. Тухайн одоо тэр Канаан нутагт байсан бүр гол шүтэн. Тэг чинь эн чинь юу гэхээр нөгөө юугаа таарчгаад, үрээ цацчгаад, тэгээ зунжаа ингээд ерөөдөө жоохон хүлээгээд тэнгуүтээ ингээд нөгөө нэг тийм намрын бороо хүлээдэг байна л да. Намрын эртийн тэр бороо. Тэнгуү чинь тэр чинь одоо жоохон ингээд заримдаа бороо ингээд нан цан болдог байгаа байхгүй. Тэнгуүт нөгөөдөл чинь нөгөө шүтэнээ очиж аргадна. Шүтэнээ аргадахдаа ядгүй гэхээр очиж тэр баалын шүтэнд ингээд одоо тахил маклаа өргөөд тэгээд өөрсдийгөө өгөх ёстой байдаг. Тэгээ энэ нь бол очоод баалын тахилч нартаа унтдаг гэсэн баг. Энэ нь бол бүр ингээд зүгээр нэг тэр шүтлгийн дор эрчүүдийнх нь бүр тарчуудгаа эмэгтэйчүүдийн ч бүр завхаардаг газар байсан гэж үзэж байгаа. Тэгэхдээ балер штэ. Эрчүүд нь илүү нөгөө ингээд нөгөө тэрэнд дуртай байгаа учраас эмэгтэйчүүд нь одоо ингээд барьцсан бол завхаарлаг аалчна. Чулуугаар шитчин. Тэгсэн мөртлөө өөрөөсөө очоод ингээд ир юм тахилчтай нь очоод унтаад ингээд заваараад явж байгаа юм байсан. Ийм балиар юм орж ирсэн ба. Тэгээ биеэрээ завхаарсан тухайн зөвхөн Есүс яриад байгаа юм биш. Амьд бурхан байсаар байтал өөрийнхөө хүсэл тааллын дагуу өөр ямар нэгэн хиймэл гараар бүтээгдсэн тэр шүтэнд мөрөхийг завхаарах гэж ярьдаг гэсэн. Бурхан байсаар л өөр зүйлийг бурханчлахыг, өөрийгөө бурханчлахыг юу гэж яриад байна вэ гэхээр завхаа байх гэж ярьж байна гэсэн. Библийн дагуух ойлголт энэ байна гэсэн. Тэгэхээр бурхан Израилийг өөрийн сүд бүсгүй шиг үзэн хайрлаж ирсэн боловч тэд үргэлж өөр тэмдэг, шүтэн, бурхтыг хааж ирсэн байдаг. Хосей гэж хүний одоо түүхийг харах юм бол бурхан түүнд чи энэ одоо хотынхоо хамгийн завхаа эмэгтэйг очиод аваад суучих гэсэн баг. Тэр эмэгтэй бол ерөөсө парын дийлдэггүй, завхаа зайдан дийлдэггүй юм эмэгтэйс. Шинжэнгөө байхгүй, хэдэн өдрөөр байхгүй. Хаажгаад ингээд нөгөө олонгууд өөр эрийн өврөөс тэр эхнэрээ олдог байсан ингээд боддоо. Хосей бол иш үзүүлэгч. Олны өмнө нэр төртэй хүн. Тэгээ одоогийнхоор бол нэг сүмийн пастор хүн. Тэгсэн чинь эхнэр нь өөр эрийн өвөрт байгаа. Тэгээ хүнээс очиад Батбаатараа манай эхнэрийг хараагүй гэсэн чинь нөгөө хинийд байлээ штэ гэд. Тэгээ очисон чинь тэнд ингээ хитэж байгаа. Тасарцаа. Тэгээ ингээ нөгөөдгийгөө цэвэрлээд тэ одоо ингээд эрүүлжүүлээд ингээд авдаг. Тэгээ энэ олон жил үргэлж ирсэн. Гэхдээ Хосей номын тэр түүхийн төгсгөлийн хэсгийг нь харах юм бол тийм хувиршгүй тэр тууштай тэ зүтгэлтэй тэр хайраараа тэр эхнэрийгөө өөрчилсөн юм агж байгаа байхгүй. Эхнэр нь өөрийн тэр бузар муу явдлаа засаж тэгээ нөхөртөө дараа нь бүр ингээ үнэнч бүр хайртай болж тэгээд нөхөртөө хүүхдүүд төрүүлж өгсөн тухай гарч байгаа байхгүй. Тэгээд бүхэл бүтэн хүний амьдралаар Хосей гэж хүний амьдралаар түүний хайрын түүхээр нь дамжуулаад бурхан Израильчуудад ямар мессеж өгсөн гэхээр та нар завхаа. Та нар намайг орхидог, худалч, тэгээ араар тавигч. Тэ миний хайрыг та нар хүсэлдүүлэгчд боловч би та нарыг хайраараа би буцааж бүр хайрлсаар байгаад би эргээж өөртөө авчирна гэдгийг харуулсан байна. Тэр бол Есүс байсан юм аа. Өнөө цагт өөрийнхөө тааламжийн араас явах байдал ингээд дээд зэрэгтэй хүрсэн гэхэд хэлсдэггүй баг. Яг л Яаков шиг те бурхан та энийгс тэрийгс надад хийж өгвөл би таныг бурхнаа болгоё гэдэг ийм үед бид нар амьдарч байгаа. Есүс хэлэхдээ үгүй хүнд эзнийг хайсан зүрх сэтгэл үйлдэл амьдрал хэрэгтэй гэдгийг нь хэлж гэж байгаа. Есүс тэдэнд хэлэхдээ Иохны 8:12 би бол ертөнцийн гэрэл мөн намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно гэсэн. Иохны 10:10 дээр би тэднийг амьтаа бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн юм а гэсэн. Иохны 12-ын 46-аас 47 дээр надад итгэдэг хүн бүр харанхууд надад итгэдэг хүн бүрийг
харанхуйд байлгахын тулд би ертөнцид гэрэл болон ирсэн. Хэрэв миний үгийг сонсоод үл сахидаг хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би ертөнцийг шүүхийн тулд биш харин ертөнцийг аврахын тулд ирсэн маа гэсэн. Тэртээ дөрвөдөр шүүлтийн өдөр ирэх болно, тийм ээ? Шүүлтийн өдөр угаасаа ийм хүмүүс шүүгднэ. Харин миний одоо ирсэн нь би хин нэг шүүх гэж биш харин би тэднийг аврахын тулд ирсэн маа. Дахиад бүгдээрээ санацгаая. Йоно Нинвечүүд дээр очиод яалаа? Тэднийг шүүгдээсэ гэж бодож л тэр үгийг ярьсан. Харин Есүс эрэхтэй яасан бэлээ? Би чамайг шүүхгүй харин аврахын төлөө ирсэн маа гэж. Есүс загалмаад сувлагдсан асуураад тэр хадам мушинд оршуулгадаад тэр 3 дахь өдөртөө өвхлээс амьдарсан. Тэр өнөөдөр мөнхөд амьд байна гэдэг нь тэр өнөөдөр биднийг ч гэсэн бас аварч тэр өөрийнхөө дэргэд биднийг мөнхөд хамт байлгахыг хүссэн тэр хүсэл нь хിവэрэ байгаа гэсэн утгатай юм аа. Есүс ингэж тунхаглаж байхад сонсоод гимшгийнхаа оронд харж тэд нар үзэн ядаж түүнийг хэрхэн хөнөх тухайга бодож байсан гэж бодохоор одоо ч бас миний толгойд буухгүй байна л да. Эзэн яг энэ байдлыг ёрын муу болон завхаа үе гэж ингэж хэлээд байна гэсэн. За би эргээд нөгөө бузар сүнсний тухай ярина гэсэн тийм ээ. Бузар сүнс хөөгдөж гарч байгаа буцаж эргэж байгаа тухай гарч байгаа. За ийм явдал болсон юм байна. Болтын байж. А тэгээ сүнсэнд мах бод баахгүй тул оргинох газар хайд юм байна л да. Тэнгүүтээ тэр эргээд одоо энэ нь хүн болгонд бас тохиолддоггүй гэдгийг анзаараарай. Хүн болгонд тохиолдохгүй ш. Харин Есүс нэг юм болсон явдлыг ярьсан байна. Есүс болсон явдлыг ярихдаа тэр зохиодгүй гэсэн үг. Жинхэнэ болсон явдлыг ярьсан. За энд гарч байгаа энэ хүн болохоор нөгөө муус усанд эзлэгдсэн байжгаад тэгээ хин нэгэн Бурхны нэрээр хөөсөн байна. За муус усныдээс хөөгдөж гарсан. Харин эргээд тэр хүний амьдралыг бохирлохоор буцаж ирэхэд нь нөгөө хүнийг нь хинч эзлээгүй байсан гэж үг гарч байгаа. Хинч тэр хүнийг эзлээгүй байсан юм а гэж. За энийг бүгдээрээ яг одоогийн нөхцөл байдалд хэлье. Бурхан биднийг чөлөөлж өгдөг. Бид нар сүм дээр нь Бурханы өмнө залбирна, магтана, эзэн бидэнд хүрнэ, биднийг чөлөөлдөг. Янз бүрийн зан авир, муу мухагаас минь чөлөөлдөг. Бүр тэр жотгоо муу сүнснийг хүлээсээс биднийг чөлөөлж өгнө. Харин үүний дараах амьдралын тухай хэлж байгаа. Есүс яагаад бүр зориуд энэгүй гэсэн. Нөгөө муу сүнс бусаад ирсэн хинч түүнийг нь эзлээгүй байсан гэдэг нь хинт ч өөрийгөө захируулаагүй байсан гэсэн утгатай. Тэгээ Бурханд өөрийгөө захируулаагүй байсан байна гэсэн үг байхгүй. Хэд нэг хүчтэй нэгэн түүнийг захирж байсан бол тэр муу сүнс дахиж орж ир чадахгүй гэсэн үг байхгүй. Энэ шиг өнөөдөр бид нэр өөрсдийнхөө амьдралаа Бурханаар захируулахаар тэгээ бидний амьдралын захирагч байхаар биднийг хамгаалж өгөөч гэж түүний өмг төвшигт нь бид нар өөрсдийгөө өгөхгүй болвол бидэнд хуучин амьдрж яасан энэ харанхуй амьдрал, нүгэлтэй амьдрал чинь бүр бидний бодол санснаас илүү хүчтэй байхгүй юу? Тийм учраас биднийг дахин уруу татдаг, хоош нь, доош нь унгаах гэж бидний араас татаж өгдөг. Тийм учраас нэг сүвд явах гал, нэг итгэлээр амьдрчих гал, нэг гайгүй шиг өөрчлөгчгөө шийдвэр гаргаад, илүү их Библи уншаад эхлэхүүд, залбираад эхлэхүүд, илүү их ариун амьдрах гал хичээгээд эхлэхүүд бидэнд яагаад эргэн тойронд ийм уруу татлаг гарч ирээд байдаг юм бэ? Яагаад бидэнд асуудал өмрөөд байт юм бэ? Яагаад бидэнд нөгөө нэг тийм муу нөхөрлөлтүүд нь яагаад ингэж бүр илүү хүчтэй дахиад гараад ирдэ? Яг энэ үйл явдлын тухай ярьсан гэсэн үг. Яагаад тэд танилуу дайрах гэдэг нөхдөр та бид өөрсдийнхөө амьдралыг Бурхан захируулаг байна гэсэн үг байна. Тэгэхээр бидний ерөөсө Бурханаас гуйх зүйл эзэн минь амьдралыг минь захирж өгөөч. Харин Яаковын залбирал шиг биш. Та надад хайртай гэдэг би мэдлээ. Та Есүсийг бидэнд өгсөн байна. Тэгвэл одоо Бурхан биднээс юу асуух вэ? Би хүүгээ өгөхөөс илүү өөр юу хийх ёстой байсан юм бэ? Би чиний сайн сайхны төлөө хамгийн сайн мөнхийн сайн сайхны төлөө би нэг зүйлийг хийсэн би хүүгээ би чиний төлөө өглөө. Би үүнээс илүү би яах вэ? Чи надаас өөр юу хүсэж байгаа? Би чамд өөр тэмдэг үзүүлж чадахгүй. Түүнийг загламаад өлгсөн тэмдгээс өөр ямар ч тэмдэг байхгүй. Энд чинь чиний төлөө үнийг үйлдсэн гэдэг тэмдэг маань бодлого. Чи тэрийг хараад над руу ирээч. Би чиний хамгаалагч бай. Би чиний бурхан байж. Би чамайг сонгосон бай. Бүваа гэж хэлээд байна гэсэн үг. Тэр хамтдаа эзэн залбирцгаая. Халелуя.